За хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр фотосинтезийг урлагийн тэгшлэлээр мэдээллийн бичиж фотосинтезийн эрчимд гэрлийн өөрчлөлт ба нөөц хүчлийнхийн концентрац нөлөөллийг туршилтын үр дүнгээс илрүүлэх. Амьд үеийн хоолтын 3 хэлбэрийг бичиж тэмдэглээрэй. Фотосинтезийн урлагийн тэгшлэлийг үндэслээд Пристигийн туршилт юуг турсан бол зургийг ажиглаад дүгнэлт бичээрэй. Фотосинтезийг нээсэн эрдэмтдийг тэмдэгтэн дээрээ бичиж тэмдэглээрэй хүүхдүүдээ. За хүүхдүүдээ зургийг ажиглаад фотосинтез хаана явагдаж байгааг зурган дээрээс ажиглаж зургийг зураад тэмдэглээрэй. Фотосинтезээр цадуул үүсдгийг илрүүлэх туршилтыг хэрэглэгдэхүүн ажлын явцтай бичиж тэмдэглэнэ. Туршилт 2-ыг бичиж тэмдэглээрэй хүүхдүүдээ. Туршилт 3-ыг бичиж тэмдэглээрэй. Гэрэлтэй үед ногоон ургамлын навчны эсийн хлоропластын хлорофиллийн мөглөгт юу явагдах вэ? Цэгийн оронд үгийг нөхөж бичнэ. За хүүхдүүдээ зургийг ажиглаад зурган дээрээс дүгнэлт бичнэ. Дараах туршилтыг бичиж тэмдэглээд графикн дээр ажиллана. Дараах туршилтыг ажиглаарай. Туршилт 1-ийг бичиж тэмдэглэнэ. Дараах хүснэгтийг дэвтэрэн дээрээ хуулж аваарай. Фотосинтезийн эрчимд нөлөөлдөг 3 хүчин зүйл: температур, нөөц хүчлийнхээ гэрэл, графикийг тэмдэглээд тодорхойлолтуудыг бичиж тэмдэглэнэ. За дараах пигментүүдийг сайтар ажиглаад тэмдэглэлт хөтлөөрэй. Дараах фотосинтезийн урлагийн тэгшлэлийг томьёонд орлуулж бичнэ. Дараах даалгаврыг хийж гүйцэтгээрэй хүүхдүүдээ.